Илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан онд минь тарган тавтай орж одоо сайхан хаварцгааж байна уу. Тэгж байна аа. Сайхан өвлийг өнтөөд авсны баяр гэж байгаа шүү дээ. Одоо сайхан дуулаарлаа. Тийм ээ. Манай Мужгаамууд подкастын 32 дахь дугаар инхүү эхэлж байна. Yes! Баяр давхцаад сайхан цагаан сарч болж гин, Валентинч болж гин. Манай подкастын шинэ дугаарч орж гин. Ааха. За, өнөөдөр бид хоёулаа Валентинаар юу хийж болох вэ гэдэг сэдвээр ийм жижигхэн зөвлөгөөнүүд бэлдсэн. Би болохоор хосууд юу хийж болох вэ гэдэг талаас нь ярина. Дэги болохоор синглчүүд юу хийж болох вэ гэдэг талаар хэлэх болно. За, чамд Валентинтай холбоотой тийм дурсамж ч юм уу ямар нэгэн зүйл байдгүй байхгүй. Би бүр яг гайхмаар жил болгоны Валентинаар заавал ганцаар байдаг. Хизээч хостой байдаггүй заяа. Тэгэл жил болгоны Валентинаар цаастаа хулаач юм аа. Дараа жилдээ цаавал амар тэмдэглэн гэж боддог гэсэн чи одоо ингээ жил ирэх тосом амар наастраггүй нэг юм юуг болцсон гэх юм. Нэг тийм амар эмоц гарахаа болцсон шал тоохгүй зүгээр жирийн л нэг өдөр шиг байдаг болцсон нэлээ. Тэгээ яг ямар нэг юм хийх үедээ хийхгүй үедээ хийхгүй тэгэл зүгээр л шоуд бол нэг дэлмэн юм да. Би цэцэг авч исэн болов. Би бас яг өмнө нь бол яг залуу молоод тэмдэглэсэн авдлаа. Худлаа ярих чинь. Тэгэл яг хүмүүс юу хийдгүү тэр шиг тэгэл бэлэг цэцэг аваад тэгэл. Гэтэ ингээ нэг нь хичээгээд нөгөөт нь хичээхгүй болохоор жоохон тэнэг байдаг те. Харин тийм тэр жоохон ийм тогтцсон те яг нэг эргэтэй баярлуулах ёстой юм шиг байдаг болсон юм билээ. Яг хоёулаа хамт хичээх хэрэгтэй. Хитрхээ дарамт төгчхөр тий. Гоё юм даа. Тэмдэглэмээр байвал гоё бүр юм гоё тэмдэглэдэг. Тэрэндээ дуртай айл нь дуртай байвал гоёлах тий. Тэгэхгүй тэгээ удахгүй одоо энэ ч Валентин тэгээ Мартин 8 гэл явж өгнө үстэй. Шинэ жилээр ч гэсэн тэгээ хосоод нэг нэгэндээ бэлэг өгөхөр амар харьцангуй бэлэг өгдөг тий. Бүгдээрээ тийм биш ч гэсэн ингээл ихэнх тохиолдолд эргэтэй амар үнэтэй том бэлэг өгөөл. Тэгэхдээ бэлгийн үн ерөөсөө чухал биш. Тийм штэ. Үнэтэй байвал яг гоё л доо. Тэгж игээд. Гэтэ чанаранд бол тийм ч амар нөлөөлөхгүй баг. Тэ? За тэгвэл шууд сэдв рүү орох. Хэрвээ та нар мэдж байгаа бол би сингл, номиогч, хостой тэгэхээр бид өөр яг өөрийнхөө өнөөгийн нөхцөл байдалд тохируулж юм ярих гэж байна. Валентины өдрийг хэрхэн давж туулах вэ? Ийм ноцтой тий. гэдэг одоо зөвлөгөө өгье синглчүүдтэй. Нэгдүгээр хамгийн ихнийх нь бол мэдээж та зүгээр л сайхан эмороод би найз залуутай жисэн болоосаа, найз охинтой жисэн болоосаа эднэр гоё юм аа. Ямар гоё бэлэг авцсан ингээд эморж өнгөрөөж болно. Энэ бол мэдээж супер классик байх ёстой тий. Зүгээр ингэж болно. За дараагийнх нь одоо найзуудаараа ч юм уу эсвэл ганцаараа ч юм уу одоо хинж үдэ найз залуу байхгүй юм чи өөр хин нэгэн дотны тий хайрладаг хүнтэйгээ гой ивентэд явж болно. Гой өөр гоё юмнууд хийж болно гадуур. Тэгээд яг энэ Валентины үеэр Улаанбаатарт болж байгаа ивентүүд байна. Энийг зүгээр гэлс дурдаа явчих гэж бодож байна. Хүмүүсээс манай дугаар яг 13-нд орох юм чи 13 14-нд гоё найзуудаараа найзтайгаа эсвэл үеэлтэйгээ дүүтэйгээ ихчтэйгээ юу ч гэдэг тий үзэж болох ивентүүд гэх юм бол 2 сарын 13-нд заяа. За. Дуучин Агима Recon хамтлагийн мини концерт болох юм байна. Вау. Тэр нь Kami Club гинэ. Kami гэдэг нэртэй клуб. Хоёлаа бүр өнгөө сурталчилгаа хийж өгöd юм шүү. За ийм тоолт үзэж болж байна. 2 сарын 13-нд буюу синглчүүдийн өдөр гэсэн үг шүү дээ. Nice. Яг энэ подкастны орой та нар гоё Агима сонсч болж байна. За 2 сарын яг 14-нд заяа. Валентины өдрөөр бидний хайртай мөнхийн рэп хамтлаг зайсан хилд тоглолтоо хийх юм байна. Nice. Амар би энийг үзмээр байна. One night only with мөнхийн рэп. Сануул та. Ямар хайр. Бөлөглөх зүрхийн арга бидүүлээ буруу байсан бол. Амар гоё санагдаж байна энэ бол. За бас яг 2 сарын 14-нд Corporate Convention Center-т Love гэдэг нэртэй Валентин концерт болно гинэ. Энд нь болохоор комедианууд байна. Тэгэл Вандебо, AMC 202, Давай Дашаал
Локи биш химлээ. Локи мөн блүү. Секс цагаан богд их мэдчлээ маш олон дуучид байгаа маань. Энэ бас гоё залуу хосууд мосууд залууч байх вэ зүгээр гоё тий хөгжимд дуртай хосууд хосоороо очиж үзүүлж гоё юм байна. Ганцаараа найзуудаараа очиж гоё эмо хайрын дуу сонсоод бас гоё юм байна. Гоё юм байна. Тэгээд хамгийн миний олсон хамгийн сүүлийнх нь 2 сарын 17-нд буян тухайд бас юм концерт олон заяа. Your Valentine гэдэг нэртэй концерт. Энэ болохоор Солонгосоос 2 дуучин ирж байгаа юм билээ. Тэгээ Монголын бас дуучид байгаа. Энэ бас гоё тоглолт болох байхаа. Солонгос дуучин нь болохоор F4-ийн нөгөө шар үстэй жинхэнэ нөгөө манай талын юусаа тий. Тийм, шар үстэй хийл тоглолтог залуу Ким Хён Жун гэдэг. Нөгөө F4-ийн охин чинь 2 залуу дурлалт нь штэ. Тэрний нөгөө Жумпюгийн нөгөө түнстэй. Тэг жийхүү байхаа. Нэг амар сайн, хитрхи сайн. Тэр залуу. Жумпю ч юм болохоор жоохон байдгаа штэ. Тэ. Аха. Тэгээ нөгөөх нь болохоор нэрийг юу гэж уншд юм лөө? Blue гэдэг юм лөө, Bla гэдэг юм лөө. Downtown Baby-г дуулдаг ийм хоёр солонгос артист ирэх юм байна. За. Ингээд ийм концертуудад явж болж гин, концерт үзэж, ивентүүдэд явж болж гин. Энэ бол хоёр дахь нь. Эхнийх нь эморох, хоёр дахь нь концерт ивентэд явах. Гурав дахь нь яг Валентины өдөр шоудах, клабдах. За. Тэгээ яг гурав дахь өдөр байгаа байхгүй юу? Wednesday чинь Ladies Night тэгэхээр Улаанбаатарын бүх клабууд октод их байна гэсэн үг. Тэгээд ихэвчлэн синглүүд байх бах. Хосууд бол завгүй байх гэж бодож байна би. Гоё юм хийгээ завгүй клабдахгүй байх гэж бодож байна. Шоудах хүсэл төртөл бүр ямар амар ярд юм бэ? Бүр сингл баймар санагчлаа. Бөөн сингл хүмүүс битүү Улаанбаатарын клабуудаар байх гэж бодож байна. Тэгээ би ч гэсэн байх бах. Тэгээ гоё синглүүдэрээ шоу удаж явж байгаа тэндээс бас хосоо олох юм билүү хэм мэдлээ. Тагт ингээ шоу удаж явж байгаа найз залуутай болохоо юу гэж боддог вэ? Андаа танилцж мэлцээд үерхийг. Зарим хүмүүс амар эсрэг байр суурьтай байдаг шүү дээ. Пүү паа гэдэг. Найз залуутай хийж шоу удахыг уу? Үгүй ээ. Шоу удаж явж байгаад найз залуутай болохыг. Андаа танилцаад үерхийг. Ямар хамаатай. Ер нь бол яаж танилцсан бол яаж танилцаж болно шүү дээ. Залуу хүмүүс тэгэл хаа танилцахтай угаасаа тий. Номын санд танилцах ч болно, баазч танилцаж болно. Ер нь бол яаж танилцж болно? Хүмүүсээ тэгдэж штэ. Тэнд танилцсан гэхээр хүүхдүүдтэй эсвэл ингээ хүмүүст хэлэх юу гэж хэлэх юм бэ гэдэг. Тэр хүмүүст юу гэж хэлэх нь ямар хамаатай юм бэ те. Тэгээ олцсон л бол азтай л юм. Надад тийм ноцтой санагддгүй шүү дээ. Клабтаж явж байгаа танилцаад бид хоёр ингээ нэгээ хараад хамт бүжиглээд гээ ярихаар юу муухай байгаа. Би амар тийм spiritual юм ярих гадна. Одоо ингээ хоёр хүн бие бинийгээ олоход бүх нөхцөл нь ингээ цаанаас нь ингээ бүрдэгдэж байгаа шүү дээ. Үнэхээр уулзах хэрэгтэй бол. Тэгэхээр тэрийг ингээ яаж тааруулж болж юм? Цаанаас нь ингээ таарагдж байгаа болохоор хамгийн л боломжтойгоор нь л ер нь тааруулна шүү дээ. Тэр өдрөө хүн гарахгүй гэжсэн гинт хамгийн сүүлийн бүчид зүүн совин хөдөө гинт гарах хэвээр байна гэж бодоод гарсан байж болно шүү дээ. Тэр чинь ингээд яаж таарч болно гэж бодож байна. За. За тэгэхээр гурав дахь нь клаб дах заяа ямар ч гэсэн. За миний бодсон хамгийн сүүлийн юм нь болохоор стрип клаб уу? Үгүй. Би стрип клаб бодохоо болсон би. За. Дөрөв дахь нь Валентиныг чи яагаад заавал хүнтэй тэмдэглэх ёстой гэж. Тийш чи ганцаараа тий гоё тоглоомтойгоо ч юм уу тий гэртээ өөртөө зориулаад амар гоё орчин үүсгээд дуртай хөгжмөө сонсоо тий лама асаад юм уу яагаад эсвэл гоё дуртай уугаад идэх юм аа идээд өөрийгөө амар гоё хайрлаад Валентиныг хамгийн хайртай үнтэйгээ тэмдэглэе гэвэл хэрэг чиний хамгийн хайртай үн чинь чи өөрөө бол өөртөөгөө л тэмдэглэх гэсэн юм шүү дээ. Аха. Тэгэхээр яг өөрийгөө хайрлаж байгаагаа бас яг тэр өдөр мэдрүүл. Нэг тийм сингл байх чинь гонигтай биш ямар сайхан зүйл юм бэ гэдгийг бас ойлгох гэж бодож байна. Гадуур охтууд бол одоо гоо сайхан байханд орол тий. Гоё юм амар эмхтэлэг энерги сэргээгээл гадуур гоё. Өөртөө авахыг хүсэжсэн юм аа худалдаж авдаг ч юм уу. Дуртай хоолоо иддэг ч юм уу гоё тийм. Өөрийгөө баяр баясгалантай гоё байлгадаг юмнуудыг хийгээд оройн гэртээ гоё хөгжмөө тавьж байгаа. Гоё юм хийж болно. За, яг тэглээ гэж бодъё. Тэгвэл яг аль тоглоомыг чи санал болгомоор байна. Би бол хоёр үйлдэлтэй гэж бодож байна. Би бас тийж бодож байна. Хуцтай үзсэн. Заавал яг Валентин спешиал өдөр, бусад өдрүүдэд бол юу ч хийж болно зүгээр. Яг Валентинаар бол заавал хоёр үйлдэлтэй л юм хэрэглэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Бүр нэг сайхан ихтэлтэй, өрнөлттэй нэг юм төгсгөлтэй нэг юм нэг сайхан нухацтай үзэхээр те.
Яасан сайхан юм бэ гэж дуусахаар хоёр үйлдэлтэй гэдгийг хэрвээ ойлгохгүй байх юм бол та нар эмэгтэй хүмүүст зориулсан секс тойнууд нэг үйлдэлтэй хоёр үйлдэлтэй гэж яриад байгаа. Хоёр үйлдэлтэй гэдэг нь ерөнхийдөө биеийн дотор ордог буюу одоо үтрээ жизэх дээр үйлчилдэг. Тэгээд зэрэг гадна талд нь хилүүнд үйлчилдэг тийм. Хоёр газар зэрэг өдөөдөг гэсэн. Тийм тоглоом. Нэг нь зэрэг гэсэн үг. Тийм нэг зэрэг. Би бас нэг санаа боллоо. За сайн найзтайгаа ашиг охтуудаараа strip club орлоо гэж бодъё. Аха. Тэгэнгүүтээ амар таалагдж байгаа эсвэл харддаг байсан ч юм аа араа нөө. Амар таалагдж байгаа нэг гая залуугаа ингээд бүжиглүүллээ. Аха. Тэгэнгүүтээ Аха. Чи удирдлагатай юм уу эсвэл аппликейшнаар ашигладаг ингээд тоглоом байл хэдий өмссөн байгаа. Тэгээд бүжиглж байгаа хооронд нь тэрийг удирдах ажиллуулж болно. Тэгэх юм бол одоо нэг lap dance чи хэр хугацаанд байдаг лээ? Нэг 5 минут өгдөг. 3 минут юм аа. Тэгээ 5 минут тавцаал гэсэн. Аха. Тэгвэл тэрний яг тэр одоо зүгээр бүжиглүүлэх мэдрэмж тэнгүүтээ тэр чи өөрөө тоглоомоо өдөр гартаа бариад удирдаад бүжиглүүлж байгаа мэдрэмж миний бодлоор хэд дахин нэмэгдэх шал өөр байх. Эсвэл тэр залуудаа өгчөж болно шүү дээ. Энийг удирдсан. Надад яагаад ч юм тэгээд тэр залуу амар дуртай авах юм шиг санагдаад идэв шүү дээ. Эсвэл утасныхаа ингэж ярих болгонд тийм. Энэ дашрамд хэлэхэд манайд яг аппликейшнаар удирддаг вибратор ирсэн баггүй юу? Амар супер ёо. Хэлэх үг алга би одоо энийг хүмүүст яаж тайлбарлаж яаж харуулах вэ бүр үнэхээр толгой гашилж байна. Рил ороод бараг шууд дуусах байх л гэж бодож байна. Ааха. Бүр үнэхээр би ч өөрөө гайхаж байна. Зүгээр л та нар бүр найз залууч уурхайд ажилтдаг өөр гадаадд байдаг яадаг ч үгүй long distance алсын зайны харилцаатай байгаа хүмүүст ч хэрэгтэй зүгээр хамт байгаа асуудад ч гэсэн хэрэгжилж болохоор бүр яа аппликейшн татаад аппликейшнаа найз залуутайгаа найз өсөлтөд явуулаад найз болоод тэгэл найз залуучин гадаадаас удирдах юм билээ. Хойлоо туршилтаар би эндээс удирдах гад үзье заяа. Чи өмсчи. Тэгээ бүр ингээд дуу оруулж болно заяа. Өөрийнхөө хүссэн аяыг оруулаад тэгээ яг тэр аяных нь темпэр чичирж болно. Чи өөрөө ингээд бүр юм одоо ингээд утсан дээр юм бит зохиодог хүүхдүүд эрт бэнднэр идэв штэ охтууд ч гэсэн байдаг баг. Тэрэн шиг яг ингээд химнэл зохиож болно заяа. За энэ дээр ингээд хамгийн бага хүчээр нь явж байгаад гинт 3 дахь хүчээр нь явъя. За энэний дараа ингэж тасалцдаг хүчээр явъя гэдэг юм а өөрөө зохиогоод ингээд ай шиг болгоод тэрийг постлж болно заяа. Бүр юм амар communityтэй Facebook шиг Instagram шиг байгаа байхгүй юу аппликейшн групп гэдэг юм лээ тий. Аппликейшн дотроо. Тэгээ тэндээс чи зүгээр ингээ харж гаад хүмүүс ингээ зураг мургаа ингээ профайл зураг энэ төр байгаа шүү дээ. Тэрийг харж гаад таалагдж байгаа залуугийнхаа постлсон ритмик өөр дээрээ ашиглаж болно. Ямар хөгжөөд байна энэ ч тоо. Юу болоод байна гэшнээс. Би үсээ тайрсан мөн нэрээ анзаарч юм да. Пони тэлт болцсон жижиг. Би нэг эрэгтэй хүн шиг нэг ерөөсөө иймэрхүү юм ажилддаг шүү дээ юм санаа. Одоо миний энэ хөмсгийг хардаа яатсан байгаа. Хиймэл гэсэн би хөмсгөндөө. Nice. Тэг ингээ бодохгүй. Нэг эмгтээчүүд өөрөө харах болгондоо амар кайф авч байна. Бодог байгаа юм уу? Nice. Ямар уран яруу гişнэс. Яасан сайхан юм бэ? Эхнэрүүд найз охид залуучууд нөгөө нэг найз охтууд найз залуугасаа миний юу өөрчлөгдсөн бэ? Юу өөрчлөгдсөн бэ? Тэр ихэр нэг юм хамгийн хэцүү асуулт байдаг гэж штэ ингээ юу өөрсөн мэдгүй. Тэр шиг би хэзээ ч мэддгүй нэс. Надаас нөгөө тэгж асуух найз залуу байхгүй болохоор надаас асууж байгаа юм. Ажил дээр очиж байгаа болохоор тэгээ танаас асууна. Ажил дээр очиод ажлынхаа хүмүүсээс би яасан бэ? Намайг хартаа. Өөрчлөгдсөн байна. Би өнөөдөр ертөнцийг авах гэж ирлээ. Тэнэгтэй ч үгдэж шүү өглөө. ертөнц надаар авруулахад бэлэн үү? За, чамд өөр болцсон уу тий будчаа? Одоо ингээ болцсон. За. Ингээ 4 юм илээ шүү. Эхнийх нь гоё зүгээр дөрмийн дагуу эморж өнгөрөөх. Хоёр дахь нь концерт үзэх, ивент үзэх, гурав дахь нь клуб дах, дөрөв дэх нь ганцаараа гэртээ тоглоомтойгоор романтиклах. Би бол энэ Валентинаар баг дөрүүлэн хийх байхаа. За балаа авах нэ гэж бодож байна. Өдөр нь жоохон завгүй болохоор эморж амжихгүй гэж магадгүй. Жоохон цаг гаргаж байгаа нөгөө цаг гаргаж уйлдаг шиг нэг 5 минут гаргаж нэг 5 минут эморсноо. За одоо. Баа. За ертөнцөө аврыг гэл явна. За би одоо хосууд зориулаа. Хосуудаа зориулж тий бүгий.
За эхнийх нь болохоор ямар нэгэн ийм маш дурсамжтай болцоо эсвэл тийм дурсамжтай газраа тэр одоо дээтэд автаж хийх. Одоо жишээлбэл анх танилцсан газар байвал тэр газраа дахиж яг тэр суудлал дээр сууж болцох юм уу те. Эсвэл сүү тавихтаа яг ямар газар байсан тэр газараа дахиж очиж болцоо хийх ч юм уу. Тиймэрхүү байдлаар ямар романтик юм бэ? Recreate your memorable date гэж аахгүй. Хамгийн гоё болцоод анх танилцсан газар дурсамжтай мөрчөө дахин сэргээх гэсэн утгатай. Энэ амар гоё агааз. Амар гоё юм. Ямарчлаа би шууд. Би яг уу сайхан жаргалтай байгаа л да. Гэхдээ бас тэгмээр байна. Яг наадах их чинь л хиймээр. За тэгээд харилцааныхаа ийм газрын зураг шиг ийм он цагийн дараалттай ийм зурагнуудаараа ийм альбом хийх. Одоо яг анх танилцсан үеэс ахуулаад ингээд яг дарааллаар нь ингээд зурагнуудаа явуулаад тэгээд ийм газрын зураг шиг ийм дараалттай альбом хийж болно. Тэгэхээр бас амар гоё агааз. Гоё ахаа. Яг зураг тэр өмнөх зурагнуудаа харах болгондоо ингээд дурсамжин сэдрэх. Ингээд залуухан байж байгаа л ингээд яваал гэснээр ингээд хүүхдтэй болол яадаг чи ингээд үүршигтэл. Яг он цагийн дараалттай хийж болно. Зураг бүр амар чухал юм шиг үлээ. Би уншсан ч илүү сонссон ч илүү хурмын зураг хүн яагаад унтлагын өрөөндөө хадах хэвээр кино минон дээрээс харахад дандаа ингээд унтлагын өрөөндөө орныхоо яг ингээд өөдөөс харуулаа хадсан мэдэн шүү дээ. Тэнгүүт өглөөс эрэнгүүтээ ингээд хурмын зураг харахаар яг тэр хурмаа хийж явах үеийн тэр аз жаргалтай нэгээ тэг чи хайрлж исэн тэр нандин мөчөө эргэж дурсаад ингээ баян дурсамжин сэдрээд ингээ хайр нь ингээ сэргэгдээд ингээ энерги шиг ингээ нөхөгдөөд сэнэглэгдээ явна гэж үздэг юм билий. Өөрөө анзаарахгүйсэн ч гэсэн ингээ үнэн санагдсан надаа. Толгойн дотор нь ингээ сэнэглэгдэж байдаг баг тий. Тэрэн шиг бид нар одоо нэг стори хийжээл дараа нэг жилийн дараа гарч ирүүлэл сандаг штеп. Тэрэн шиг. Тэгээ жоох нөгөө бүх юм электрон болоод яг ингээ зураг угааж хадгалах нь амар ховор болсон шүү дээ одоо. Тэр яг тэгж бүр яг хевлээд зураг угаалгаад гоё альбом үсгэл амар гоё хаа. Өчигдээ амар ичтэй яжсан уу яах гээгүй ямар ч. Яа. За би болчлоо. Манайха хүчтэй цагснаа арай хурдан уу? Би жоохон согтоод тэгээд байгаа. Сингэлчүүдийг Ураалгаж очиж хүчтэй байх хэрэгтэй шүү. За, гуравт нь хамтдаа хоол хийж болно. Тэгээ хамт хоол хийх амар гоё. Шинэ меню туршаад тий. За, тэгээд заавалчгүй тийм үнэтэй болцоо, үнэтэй ресторан ийм маш их мөнгө өрсөн зүйл хийхгүйгээр яг өөрсдийнхөө байгаа газараа амар гоё романтик орчин бүрдүүлэхэд заавалчгүй тийм их мөнгө энэ төр хэрэг болохгүй заяа. Зүгээр нэг за жишээлбэл гэрлээ ийм улаан нөгөө нэг юу байдаг штеп балб хэрэглэдэг. Тэгээ улаан лампаар солих заяа. За бүр байхгүй бол гэрлэн дээрээ ламп энэ төр дээрээ ийм улаан алчуур ч юм уу улаан юм ингээд тавихад өөрөө тэр чигтээ ингээд улаан болно штеп. Тэгэл тэгээд нэг ийм сарнааны дэлбээ байдаг штеп. Тэгэл тиймэрхүү ийм жижигхэн зүйл байхад тэр орчин ингээд амар гой бүрдүүлж болж байгаа байхгүй юу. Лаа ороход ер нь бол амар гой романтик орчин бүрдэж байна. Би лаага бэлтцсэн байгаа та харах уу? За. Вау. Хөөхөн могоц. Би бас лаанд амар дуртай. Хоёулаа ингээд хоорондоо дүрсээ харж ярьж байгаа болохоор ингээд нэг нэгнийхээ царайны хувирал реакшныг хараад тэрэн дээр нь дахиж ингээд хариулт үзүүлдэг шүү дээ. Хүмүүс тэрийг ойлгохгүй зүгээр сонсож байгаа болохоор амар сонир санагддаг шиг лээ дээ. Тэгэл ингээд гар мараараа үзүүлж ярьж байна. Тэгж жагаад нэгэн өдөр дүрстэй хийдэг болох хаа. Тэгэхээр та нар битэрийг яагаад ингэ инээгээд идгийг ойлгоно. Нэгээ харж инээгээд идэг байхгүй юу? Хоёрын царай амар фаны гэжнээс. Тэгтээ царайтай биш царайтай гинэ. Бичлэгээр хийхэд одоо нэг илүү үг мөг гიშмш гэдэг үгээ ингээ жоохон ингээ заримдаа хасчмастай штэ. Тэрийг ингээ эдэлж болохгүй жоохон хэцүү байх тий. Тийх байх. Шууд ингээ царайг ингэж өсрөөд би таатаж байгаа. Гит юм ярьжсэн клич болж юм шиг. Гэшэл өөр. Шилжилт игээ явчих юм шүү. За, дөрөвт нь лөө. Дөрөвт нь
ямар нэгэн зүйлийн анхны удаа хийх. Одоо жишээлбэл хэрвээ BDSM одоо ташуур ч юм уу, гав, нүдний боолт ч юм уу тийм туршиж үзэж байгаагүй бол тусгаалны Валентины орой яг анхны удаа хийж үзэх. Эсвэл анасекс хийж үзэж байгаагүй бол анхныдаа турших ч юм уу. Ямар нэгэн зүйлийг анхны удаа туршихыг хүсэжсэн бол яг энэ өдөр хийж эхлүүл амар гоё. Хүн чинь тэгэл бодоол яваад идэв штэ. Тэгэхгүй яг за өнөөдөр хий тэ нэг спешиал юм хий гэж бодсон үдээ хийж болно. Тэндээ заавал нэг шат ахих юмнууд тэ дандаа. Заавал амар том юм байх албагүй. Зүгээр л жижигхэн зүйл байсан ч гэсэн анхны удаа хийж байгаа байж болно. За тавт нь хэрвээ хосороо ямар нэгэн секс той туршиж байгаагүй бол яг энэ өдөр туршиж болно. Гэтэ амар олон хүмүүс туршиж байгаа ах гэж би бодож байна. Валентин бол яг дэ яха тий. Яг тэр өдөр баха. Өнөөдөр л хий. Өнөөдөр биш бол хизээч үгүй. Яг далим тий. Өнөө орой хэрэгтэй байна. Их хүмүүсийн яг нэг манай захиалга өгдөг хүмүүс яг тэгээд байхгүй. Өнөө орой л хэрэгтэй. Яг одоо ирэх юм байна уу гэд. Эсвэл нөгөө нэг яг одоо тэрэлжид хөрөхөө гэж үгэл нэг юм. Яа, одоо тэр за 6-ад нь болохоор BDSM туршиж болно гэсэн байна. You can do it if you want. Дараагийнх нь секс хийж үзэж байгаагүй бүр шал өөр юм шинэ газар байж болно. Ааха. Тэгээ хоёлаа ингээд амар дофамин амар өндөр болсон явж штэ бүр ингээд хоёлаа цаа яах вэ гэж. Өнөөдөр яг гоё болох байхаа гэж бодоод. Тэгээ юу л хийхээр байхаа. Тийм шинэ газар ихээр юу байж болж байгаа тий. За тэгээд Валентин чи ажлын өдөр тий. За Валентин ажлын өдөр болохоор та хоёр ажил дээрээ байлаа гэж бодъё. Хичээл сургууль дээрээ байлаа гэж бодъё. Тэгэх юм бол өглөөнөөс ахуулаад сексинг хийж болно. Би чамаа тэгмээрэн тий. Тэгээд гинт одоо найз залууга ихнэрээ ч юм уу ажил дээр нь байх гинт найз залуугаа нүцгэн зураг явуулах ч юм уу тий. Тэгээ өдөржингөө ингээд нэг ийм хүлээлт үүсгэн штэ. Уулзахаараа би чамд ингэн гэж жоохон детальтай тий. Тэгээ секстинг хийж агаад оройн нь уулзахдаа бүр амар хүлээлттэй яарцсан тий уулзна. Бас нэг тип нь бас хайртай хүнийхээ ажил дээр нь сургууль дээр нь ч юм уу хоол хөргүүлж авчруулж болно. Яг өдрийн хоолыг одоо хийхгүйгээр гинт хүрээд ирэх ч юм уу. Тэгвэл амар баярлан дээ. Би л амар баярлнаа. Тэр үнэхээр гоё хаа. Ажил дээр ер нь бэлэг ирэх амар гоё юм блэ. Сая миний төрсөн өдрөөр номоогч над руу цэцэг явуулсан. Бүр ингээ амар гоё цэцэг. Тэр бүр үнэхээр гоё юм. Принцесс шиг байсан. Ааха. Тэг ингээ ширээн дээр гялс ингээ задлж усанд хийж тавьж маяг. Тэгээ бас нэг өөр найз майзаас ус хүргэл дээр энд байдаггүй найзаас бэлэг ирж маяг. Яг тэр өдөр бүр үнэхээр амар яг миний өдөр юм шиг лсэн. Яг л бүр энэ ертөнцийг би л атгаж байгаа юм шиг. Би ингэ цэцгээ сонгохдоо бас бодсоо. Ингэ би бол принцесс гэж бодоосаа гэж бодонгуудаа яг ингэ тийм баглаа энтер сонгож мангад. Тэр цэцгийг хүргэлтийн залуу амар өндөр царайлаг залуу байсан гинэ. Би өөрөө байгаагүй байхгүй юу? Гарцсан байсан яг цайны цагаар ирж таарад. Тэгээ залгахаар нь нана хүнд зүгээр миний нэрийг хэлээд үлдээчихээ гэдгсэн чинь яг аваад манай өрөө рүү оруулж өгсөн хүн л өстэй амар хөөрхөн залуу байна малаа. Улгаач харах байсан. За ерөнхийдөө бол ингэ болж байна. Дахиад нэг хідэн 2 юм туршихад хэлэхэд хамтдаа 6 ахуулж болно. Тэгээ хамтдаа плейлист хийж болно гэсэн тийм 2 тип. Хамтдаа нөгөө юунд 6 ахуулах гай санагдаад байдаг ш надаа. Фото бүүтэнд тэгээ нийтдээ юм чих мих зүүж байгаа тийм хөргөн фреймтэй юм доор I love you гэсэн бичиг гарч ирж мөрөөд тийм тэрийг юу гэж юм пилок шиг ингээд юм цуврсан юм жижигхэн зурагнууд гарч ирж угаагддаг. Тэгж авахулвал амар гоё хаа. Би эсвэл ингээ К-драма үзсээр байгаа тийм амар юу болсон. Би бүр Валентинаар намсан суулийн намсан даавар дээр очиж цоож зүмэрийн. Цоожоо ёо. Мэдгүй та дэрийг. Чи бүр хитрхи К-драма цоож зүгэл хүрээ шийддэг. За. Үчилтэй юм.
За иймэрхүү зүйлүүдийг хийж болно гэж бодож байна. Тэгээд хэрвээ та хэдэд бас амар гоё санаанууд байгаа бол комментароос бичээрэй тий. Тийм, комментээр бичээд нэгнээсээ санаа авал бас гоё штэ. За. Ингээд story time руу орох уу? За тэгээ. Story time. Валентины урд орой болцдог охинтойгоо буудалд шүнжин барилдаж хонлоо. Унтаж байсан чинь лаймар дуу чимээ сонсогдоод зүүдэндээ би одоо секс хийгээд байгаа юм шиг нэх гоё болоод сэрсэн чинь яалтчгүй л хийгээд байна. Ёо бүр зүүдэндээ босгоод тэгэл норгоод хийжтiin бахтаа гэж бодоод гайхаад байсан чинь шүнэн хийж байгаад ядраад суглаагүй байжгаад хоёулаа унтцсан байсан. Бэнлээ одоо бодоход гинэ. Тэгээ өглөөнөөс хэрэгтэй ингээд хэдийн дотор нь ингээд орцсон сэрсэн юм байна. Би 23 настай байлаа. Эрэгтэй. Яг тухайн үед Мяв чат гээд чат нилээ модонд ороод нэг охинтой танилцаад бичиж байгаад уулзахаар болоод уулзсан чинь нилээ царайлаг цэвэрхэн охин байна шүү. Тэгээд шууд буудал орох уу гэсэн тгийл гэж юм. Би хоёр биеиндээ таалагдсан ганц бие залуучууд яах вэ? Зайсанд нэг буудалд ороод хийхэр боллоо. Би бэлгэвчгүй огт хийдэггүй, бүр бэлгэвчгүй хийх ямар байдгийг ч мэдэхгүй. Сайн биш үү? За энэ удаад л энэ охинтой л бэлгэвчгүй хий гэж бодоод чи өвчин байхгүй үстэй гэд би асуусан чинь эв ирүүл гэж юм. Тэгэхээр за бэлгэвчгүй хий гэсэн чи зөвшөөрөөд үтлээ хийлээ. Ганц бие байсан болохоор бараг 4-5 дахиад үүрийн 6 гэж дуусаад харж явтал эргэтэн маань нэг л угаараа хатгаад орсоод болдгүй. What the fuck? Гэртээ ирээд өмөрж унтал нь угаагаад яах гэж худлаа ярьдаг байна. Өвчтөй байсан заваан худалч байж гэл үзэн ядаастай. За юу ч гэсэн унтъя. Өглөө гайгүй болж магад гэл унтлаа. Гэтэл өглөө нь яг хിവэрээ шээхээр хорсож хатгаад анх удаал нэг юм авч дээ. Дахижл бэлгэвчгүй ухааны юм бодоод бөөн харуусал харамсал. Тэгэл шууд ээж аваасаа өглөө асуулаа. За гайгүй мэддэг имлэг байна уу? Хүү чинь өвчин авсан гэл шууд хэлээд хаялаа. Арай бас туршлагатай олон юмс илээсэн хүмүүс найзуудаас дээр гэж бодоод тэгсэн нэг имлэг санал болгоод үзүүлээд хламид гэдэг өвчин авснаа мэдээд баахан имчилгээ бичүүлээд гарлаа. Нөгөө охин руугаа ууртай мессеж бичээд чи наадхаа имчлүүлээрэ гэсэн чи яана уучлаарай би өстой мдээгүй гэхээр нь зас гэл хаяад оройн за имчилгээгээ эхлэдээгээд бодоод хөвтөж байтал нэг дотны найзын маань төрсөн өдөр гээд бүх найзууд маань гарч шоудна гинэ. Нэг найз маань залгаал андаа багийн төрсөн өдөр минт орж охин найрил гэж юм. Би ч өвчин авсан хүн маань охин сонирхгүй зүгээр л хань болъё гэд гарахаар болвоо. Минтэд найзуудтайгаа шоудаж найзууд маань нилээн согтцоогоод би явлаагаа хэлээд гарах гэсэн чинь нэг найз маань хамт явъя манайгаа гэрт буулгачих гээд би угаасаа л ерөөсөө арх уудаггүй дандаа машинтайгаа явдаг байсан болохоор дандаа л найзуудаагаа хөргөж өгдөг бүр нэг тийм соёл суудсан. Юмч бодохгүй за гэд минтээс гараад машиндаа суусан чинь найз урд хажууд суугаад гэтэл арын судад хоёр огт танихгүй охин шууд орж ирээл суучлаа. За юу игээ шоконд ороод яах гэж байгаа гэсэн чинь чи ороолтоо хайчихлаа л гэж юм. Минийх бишээ гэд найзаасаа чинийх юм андаа гэсэн чи үгүй гэснэ. Чихэнд андаа энэ хоёр чинь бавуулах гээд байгаа юм биш үү гэдээ. Тэр нь ч ойлгомжтой болоод ирлээ. Би чинь болохгүй штэ гэд бодогдоостой. Тэгсэн найз нээх охин нэтэр чигтдгүү даруухан найз маань бөөн баяр гараад уулзаахын андаа л гэж юм. Тэгэд гараад уулзсан чи андаа зүгээр буудлаар ёо энэ хоёр үнэн дуртай байна гэж юм. Би ч дотроо зам уу найзаагаа нэг охинтой хонолтой би ч яршигтаа гэж бодоол баруун дөрвөн замын алдарт Майами буудлал руугаа яваад очлоо. Тийм ямар буудлал? Алдарт гэж. За. Алдарт ч гэж. Би бол мэдгүй. Амаараа авсан юм умаа буудалтаа ороод уугаад танилцлаа. Тэгсэн нэг охин нь нилээ өндөр 180 орчим өндөр царайлаг гоёж биетэй. Нөгөө намхан нь яах вэ л охин байла. Намайг өндөр нь шахаастай манай найз өндөрлүү чичрээстэй намхан нь уйдаад бараг унтах нэ. Янцтай. Унтах нь янцтай 2 цаг орчим суулаа. Тэгээд л бараг сүүлдээ нөгөө өндөр охин чинь нилээ уйдсан янцтай хоёлаа унтъя гэл намайг орлоо чирж эхэллээ. Би найз руугаа нэг харсан чинь найз нилээн дургу одоо тэгээд явлаа л гэж. Одоо тэгээ явлаа яв. Ядчихад тэр өндөр нь тэр өдөр нь буудлын өрөөнүүд дууссан зэрэгэлдээ ортой нэг өрөөл үлдсэн байсныг хэлэх үү. Найз маань шууд нөгөө охиноо өргөөд орлоо наваач шууд л дуутай секстэж гарлаа.
Би ч бурхан минь юу болох нь энэ вэ? Яасан ч хийхгүй шүү гэж бодож байтал нөгөө өндөр охин чихэнд чи надад амар таалагдаад байна гэж шивнэлээ. Миний би зарс игээл тийм үү гэл яахаа мэдгүй байж байтал нөгөө охин чи өмдөө тайлчих хөхөөд өгье гэж юм. Би ч дотроо би ч нөвчтэй штэ гэж өөртөө хэлээд бандгаа тайлуулахгүй гүрийгээл хэлээ гэж. Яа шууд хийцэн баг дээр хаа. Гэтэл нөгөөх чинь бандганы гаднаас хазаад авах юм. Бандаг хойшлуулаад өвзөг ааж жохон хазах юм. Би ч бүр сэрэлдээд хэцүүхэн л байлаа. Гараа аваад доошоогоо хийлээ. Тэгэл чихэнд хийяал гэж юм. Би аргаа бараад бэлгэвчтэй хийгээд бэлгэвч аваад бандгаа тайлаад бэлгэвчээ хийх гэсэн чинь үгүй шүү. Бэлгэвч хийлэгдгүй. Тэгэл ноцолдож нөгөөх чинь яах ихийн завдал өгөхгүй боо шууд өмгөж аваад хөхөөд ёстой алж эхэллээ. Тэгээд байс хийгээд хийчих гээд болтгоо. Би ч үгүй гээл ёстой онгоо охин шиг л. Гэхдээ шууд чамаас айж шууд хилчих болно шүү дээ тий. Би чамаас айж өвчөө авчвал яах юм гэсэн чинь нөгөөх чинь бүр улам сэрэлтэл. Би ив ирүүлээ. Чи өөрөө имч хоёулаа хамтрагч болъё тэхүүн өнтер гэл. Би өөрөө имч гэсэн. Тийм байдалтай хийхгүй хийн гэж сэрэлтээд бараг 30 минут эргэтнүүдээ илж таалаастай сүулдээ би аргаа бараад за өвчөө авал авдаа гэж бодоод биеэ сул тамиад өвтлээ бавуулаад үүрээр унтаж байхад нь найзаагаа сэрээд зүхтаж гарсан да. Одоо сонсож байвал үнэхээр уучлаарай. Тэр нэгэн нэрийг нь ч мэдэхгүй эмч охин. Шүнжэнгөө бавуулаад үүрээр зүхтаж гарсан гинэ бүр. Тэр өвчнөн эмэгтэй хүнд мэдэгддэггүй юм гэсэн бараг надаас авснаа мдээгүй цааш нь тараасан байх таа гэж бас их санаа зовдөг доо. Бас дахин уучлаарай хүссэндээ биш шүү гинэ. Тэгтээ шударгаалах хэрэгтэй тий. Ямар амар урт түүх вэ? Энэ хиддэг түүх юм. Харин тэгээд чи нэгээс ихсэн үү? Мэдгүй. Тийм шүү. Би юу н ороогүй шүү. Нэг ирнэ гэж ороогүй юм. Хамгийн сүүлийн түүх юм шиг наачаа. Саяхан ирсэн. Тийм юм уу? Тийм байна. Ингээ нөгөө бүгдээрээ цовж гарч ирдэ ш. Тэрний хамгийн дээдлийнх нь уншсан байна. Йоо. Гэтэ ийм тохиолдолд яг шударгаал байсан дээр тий. Би ингээд нэг ийм өвчтэй байж магадгүй байгаад байна. Тэгэхээр хоёулаа хамгаалт хэрэглэе гэх юм бол тэр охин мэдээж окей л гэж хэлнэ шүү дээ. Тэгж амар дайрахгүй шүү дээ. Тэгэхээр шууд тэгээ юу юм бэ та хэрэгтэй. Одоо ингээ бэлгийн замын халдварт өвчнүүд чинь энэ залуугийн ярьж байгаагаар бол яг ингээ шөнөн секс хийгээд өглөө нь гэртээ очиод хорсож марсаад ихсэн гэж байгаа гэдэг. Шууд ингэж мэдэгддэм бах та. Эрэгтэй хүнд бол тэгэх. Далд үе мүй байдгүй бах та. Тэгээ сони тий. Сургамжтай юм да охтуудаа. Би энэ хүнд өвчөө хүн бэлгэвчгөө хий гэвэл өгж байгаа шүү гэж мэддэггээ секс хийх тэгэхээр аимшигтай аа. Тэгсэн мөртлөө тэр өөрөө авсан охиныгоо бүр амар үзэн ядсан мэт тий. Чи зассан амар ууралж мессежж бичээ тий. Би мдээгүй штэ гэсэн чинь зас мас гэдээ амар уурлсан штэ. Тэгсэн ирнэ өөрөө мэдсээр ээж. Тэр охин өөрт нь өгсөн охин мдээгүй үнэхээр уушлаарай би үнэхээр мдээгүй гэж хэлсэн. Тэгсэн чи өөрөө амар ууралсан мөртлөө өөрөө мэдсээр ээж өгсөн. Тэгэхээр бүр амар хэд дахин муухай байгаа байхгүй. Чи яаж байгаа юм бэ чи? Яа за нэг ийм сургамжтай түүх байна да. Одоо тэгээд миний Монголын охид залуучууд нь. Үнэхээр тэгээд шудраг байх хэрэгтэй. Хизээж битгий мэдсээр бэж хүнд өгөөрэй тий. Мдээгүй байсан ч гэсэн хизээж битгий өгөөрэй гэж. Хэцүүхэн түүх байна. Гэхдээ битсэн баярлаа. Хай хоёроо би одоо 26-тай найз залуу нөхөр аль нь байхгүй. Тэгээд нэг хамтрагчтай бараг 4 жил болж байгаа. Бид хоёр ярьж байгаад анал секс хийхээр болоод би чийгшүүлэгч аваарэ гэсэн чинь авцаа л гэсэн. Тэгэл яг гоё оршил яваал за одоо гээл тэр чийгшүүлэгчийг аваад задлаад гарн дээрээ тусаагаад нөгөөдхөөндөө түрхэхэд түргсэн чинь санитас байсан гинэ. Тэг хийцэн гэсэн чинь ёо амар хорсоол бүр нүднээс нүлмэс гараад хэлсэн чинь яана гээл дууссан да хөөрхий. Одоо тэгтээ бит хоёр хамтрагчуд хэвээрээ гинэ. Тэр нь л фейлсэн болохоос бусдын зүгээр байгаа юм бах та. Зүүн дотор чинь санитаа тэр спирттэй эзтэй. Хорсон шүү дээ тэгэхээр ч аргагүй. Тэр дор нариутахад зүгээр ч юм уу. Хай хоёроо. Та хоёрын 25 дахь дугаарыг сонсонгоо бичиж байна. 12 сарын 11-нд. Надад ямар биччихмээр стори байдаг лээ гэд нэг бодоод байсан. Гинэт санаанд ороод бичиж байна. Би нөхөртөөгөө хоёулаа Оросд сурдаг. Гэхдээ өөр хот. Зуны балуу өвлийн амралтаараа л уулздаг байлаа. Энэ жил үерхэд 2 жил гарсан болж байна.
9 сард хадаг тавьж гуйгаад эхнэр нөхөр болсон. Би цаашдаа Монголдо байхаар болсон болохоор нөхрийгөө сургуульд нь явуулах болов. Манай хотод байдаг хараа хадмынх маань дарханд байдаг юм л да. Тэгээд хотоос дархан очиж нэг хончоод манай хүн явах гэж байсан юм. Тэгээд хэдэн сар уулзахгүй хоёр чинь бүр би энийгээ хүсээстэй. Замдаа машин барьж байхад нь блowjob хийж өгөөд алсан. Тэгээд хадмындаа өдөр гэхэд очичихсан гэрт нь хинч байхгүй. Аав ээж нар ажилдаа бид хоёр чинь бөөн баяр хийж эхэлвэ. Бид хоёрт нэг гав нүдний хаалт хоёр хөл уйдаг уяа эдэргээл тийм нэг ком байд юм л та. Оросод байхдаа захиалж авч байсан. Тэрийг аав ээжийн орон дээр ашиглаад алсан хахаа. Тэгэл манай хүн явсан. Би хадмында байж исэн чинь аав ээжийн орны хажууд нөгөөх маань хайрцагтайгаа байж бэдийн. Би бүр шок. Тэгэл гэлс аваад далд хийгээд хараагүй бэлгүүдээ гэл залбираал байж исэн чи ээж энэ юу вэ гэж ташуур бариад гараад ирсэн. Би бүр бантаад нөгөө бэлгэнд өгөх гэж байсан сүвнээрээ орхицсан байсан юм аа. Ташуурны сүвнээр байна гэл бантаад авсан да. Зөндөө их нурчлаа sorry. Сүвнээрний ташуур байсан. Хадам ээж нь ташуур барьцсан. Ингэж гарч ирж байна. Энэ юу вэ? Сүвнээрний ташуур байсан. Тийм ташууртай сүвнэр гэж байх уу? Мэдгүй одоо. Одоо ч үнд бэлгэлэх гэжсэн юм болов уу? Хинд бэлгэлэх гэжсэн юм болов уу? Тэгээ мини ташууртай морины ташуурнаас арай жижиг. Хай хоёроо appreciation message шүү. Найз залуугаасаа салснаасаа хойш сексийн талаар бодох хүртэл сануулад байдаг болохоор сексийг хүртэл гоё зүйл гэж харахаа болоод бараг 6 сар болж байна. Гэхдээ та хоёрын подкастыг сонсохоор энэ дэлхий дээр хамгийн хөгжилтэй зүйл юм шиг санагдаад гоё байдаг шүү. Миний хувьд та хоёрын подкаст бол healing therapy шүү. Баярлаа. Гоё энэдэгт нь хайртай шүү. Ямар хөөрхий. Гоё эмчилж өгдөг гэсэн байна. Хөөрхий юм аа. Энэ бараг авсан хамгийн гоё сэтгэл юу вэ те? Амар таалагдлаа надад л. Ер нь бас утга учир нь бас тийм л ахах тийм хүмүүсийн сексийг харах өнцөг хандлагыг бас жоохон ч ихсэн өөрчилж арай нэг юм энгийн нормал тийм инээж болдог зүйл юм шиг. Харин тийм. Нэг ч ихсэн хүнд тийм. Нэг ч ихсэн хүнд нэмэртэй байх. Секс хэр яана ямар амар юм бэ? Ямар бузар юм бэ? Бузар завхаа юм бэ? Тийм бодлоос нь жоохон салгаж яах гэж бодож Аха. байна. Хай, орой минь хоёроо. Өөрийн хөвгөлтэй санагдаад нэг түүхээ бичих гэсэн юм аа. Тухайн үед тайчигч хийдэг байсан юм. Вау. Ер нь олон янз бүрийн охтууд, хүүхнүүд, эгч нартай тааралддаг байж билээ. Трансууд хүртэл таардаг яа. Бас л эвгүй зөндөө. Өөрөө жигтүүлдэг байсан болохоор нилээн нихуур үзэхгүй бол болохгүй. Нэг өдөр амар гоё ихч ороод ирдгийн бүр нүдэнд тусаад урд нь очиж хамаг байдгаа үзүүлээл далжганаал нилээн үзэж хамт суваа. Нүдэнд харагдчихлаа. Тэгсэн ихэндээ ярьж байгааг нь сонсоод за хамт явхад гайгүй ихч байна энэ төр гэж бодоол байж тий. Тэгсэн lap dance гэ бигээр бичиж. Lap dance хийлгүүлийгээд хэлж гэн. Би ч чадахгүй юм биш амар дуртай дээр нь гараад хөдөлгөө. Тэгсэн дээр гараад бүжиглээл удаачгүй доороос нэг юм хатгаад байдیں۔ Юу. Биста арай ч үгүй элгүүдэй гэж бодвол зүгээр халтхан гараа явуулаад үзтэл яалтчгүй хатуу ирэхтэн байсан fuck гэж. Тэгэл гэлс lap dance-а дуусгачаал баг гүүхээрээ шахуу гараал гүйтсэн хахаа. Транс байсан гэж яаж мэдхэвдээ. Сүлд нь бодохоор тасарсан байхад минь намайг аваад явцсан бол юу болох байсан бол гэхээс л хахаа. Бүжигчин өөрөө тасарсан. Харин тийм трансгендер эмэгтэй хүн хизээч чамайг шахахгүй. Би энэс өөр үг байна уу юу гэж хэлэх үү? Тийм үстэй. Чи эмэгтэй хүн шүү дээ. Яг хөө тэгэл сэрлэн өдлөөд боо одоо байглаасаа юм нь босоол үз тэглээгээ чиний. Тийм шүү дээ. Тэр чи эмэгтэй хүн шүү дээ. Тийм. Зүгээр яг хөө чи хийж болно. Тэр чам руу хийхгүй. Гэтэ хөвгөлтэй түгш шүү. Хөвгөлтэй. Lap dance. Лаборатори dance. Тэгэхээр хөөхөн сайхан болохоор нь ингээ урталт нь очиж хамаг авиас үзэж мөрсөд тэр үнэхээр л гоё эмэгтэй байсан юм тий. Аха. 23 тэгдэг баха. 23-тай эмэгтэй байна. Нэг залуутай 3 сараас хойш харьцаад надад таалагдаад 6 сард үерхвэ. Тэгээ нэг өдөр уулзаал болцоод өдөржингөө хамт байчаад тэднийд орсон. Оронгуудаа л хамт байгаа хэрнээ санаад байх юм гэснээ
шүнжэнгөө хийх үү энэ төр гээл тэгэхээр заа гээл айлгуутаа л хийсэн чинь хоёр дахиад унтаад өгдөө. Би бүр гайхаад эн чи одоо шүнжэнгөө гээгүй мүү гэсэн юм бодоостой. Тэгэл би унтсан да. Яг хоо бит хоёр өмнө нь унтдаг л байсан л да. Тэгтээ хүртэл хоёр л нягтаг байсан. Хоёроос дээш нахиж чадахгүй юм бол битгий шүнжин энтер гэж хүн гордоож бай. Дураака. Хөрхи шүнжэнгөө гэдэг үгэнд нь үнэхээр их хүлээлт үүссэн байна. Хүлээсэн байсан юм тий. Тэр моментод чинь эрэгтэй өмнөний чинь нөгөө нэг хамаг сэтгэл нь хөдөлсөн байгаа штэ. Тэг яг ингээд бас нэг яг өөрөөхөөрөө сэтгэхгүй тий амар юм сэтгэл хөдлөлттэй хойлоо шүнжэнгөө хий тий. Ста юуг л яа юм аа гэсэн дээр байгаа штэ. Бараг яавал чи яа гэд. Тэгээ тэрний дараа даанч тийм байх. Чиний шүнжин миний шүнжин өөр байсан байна. Сайн уу хоёроо бас сонсогчдоо. Үүнийг унших бас сонсох өдрийн мэндэ 21-т эрэхтэй. Саяхнаас та хоёрыг сонсож эхлээд оройдоо унтахтаа янз бүрийн түүх мөг гэд өөр юм сонсоод унтдсан юм л та. Тэгсэн чинь өчигдөр YouTube-ийн Автоплейс болоод орой унтах гээд хөвтөж байхдаа та хоёрыг сонсоод дагаж инээсээр байгаад өглөө болгоод хичээлдээ явж байгаа юм байна өө. Мөр шүнжэнгөө инээчдэг гэсэн дээ. Ааха. Нэг юм зөвлөхөд унтах үедээ юм сонсож унтдаг бол манай хоёрыг сонсоод хэрэггүй шүү. Дагаж инээсээр агаад таарнаа. Үнэхээр сонссон дээр. За тэгээ над шиг инээд муутай хүн бол бүр хэрэггүй. Өдрийн цагаар сонсож байгаарай. Би бас санал нийлж байна. Ойлголаа. За тэр ч яг гол яриандаа оръё. Анх порно кино болон гар хангалагтай танилцж байсан түүхээ ярья. Багтаа Эрдэнэт хотод төрж өссөн. Дээрээ 3 ахтай, доороо нэг охин дүүтэй. Энэ бол ээжээс ёстой салж үзээгүй эрхийн болоод тэнэг бацаан. Бас 4 ахын гар дээр бөмбөрж байгаа хүүхэд одоо ч хിവэрээ хахаа. Амар дүүгээ ингэж өхөөрддөг тийм. Том ах эрт тустай гарсан. Ер нь бид хідээс арай зайтай төрсөн. Бага сургуулийн 2 билүү 3 дугаар ангид байсан санагддаг юм. Нэг өдөр хичээлээ тараад ирсэн чинь гэрт дунд ахын найзууд ирчихсэн. PlayStation тоглоод л байж байсан юм. Гэтэл ахын нэг найз нь нөгөө эдийнхээ анхаарлыг татснаа. Нөгөөхөө үзгүй л гэж юм. Нөгөөдүүл нь ч тгийгээл DVD-нд нэг CD хийгээд эхэллээ дээ. Тэгэхээр нь бич за энэд нөгөө балаа эдэн киногоо л үзэх гэж байгаа гэд нөгөө өрөө рүүгээ хичээлээ их зоригтой өрөөнөөс гарах гэж байсан чинь ахын нэг найз нь хөөе чи байжээ. Яа. Чамд гоё юм зааж өгье гэд дуудваа. Тэгэхээр нь за гэд үлдээд харц суусан чинь нэх гоё намуухан аяа явж эхлэв. Бэлдсэн шар фонтой студ дотор эрэгтэй эмэгтэй хоёр хүн өмсөлцээд л эхэллээ дээ. Тэгэхээр жоохон хүүхдийн зангаар өрөөнөөс гарах гэтэл ах чи байжээ гоё хэсгэнд болоогүй байна гэд үлдээв. Яаж байгаа юм бэ хүүхий? Тэгээд л нөгөө хоёрын ажил явдал эхлээд л би ч тэрийг харж шоконд ороод байж байсан чинь ахын нэг найз нь одоо чи боовоо гаргаад ингээд бариад ингээд хөдөлгөөдэй гэд. Тэгээ чамд амар гоё мэдрэмж төрн заа юу гэл зааж өгөөд. Тэгснээ нөгөөдүүл чинь бүгдээрээ сандал дээр сууж байгаа нь суугаагаараа хөвтөж байгаа нь хөвтээгээрээ бүгдээрээ саагаад эхэлт юм да. Oh my god. Тэгээд дагаад хийгээд байсан чи сүулдэ нэх гоё болоод тэгснээ гинэт сулдаад ч байгаа юм шиг сонирн мэдрэмж төрөөд нөгөөхөө ах нарт хэлсэн чи эн чинь л жаргал байхгүй юу гэснээ. За чи яв хичээлээ хий. Ээж аав болон ахад хэлэх юм бол алан шуугээд сүрдүүлэг дор чимээгүй өнгөрөөд хичээлээ хийгээр явлаа. Удаачгүй нөгөөдүүл чинь гарч яваад орой боллоо. Бага ах хичээлээсээ ирэхээр нь дунд ах ийм юм ингэсэн тэгсэн чинь бага ах өглөө бас надад тэрийг чи үзүүлсэн шít гээд бид хоёр баахан инээлдэд ямар байсан талаар ярилцаад нөгөө CD-г бас хайж үзээд байгаамаа хаа. Гэтэ олоогүй л дээ. Дахиад үзэх нь хөөе. Энэ явдлаас хойш нэлээд хэдэн жилийн дараа порно сайт байдаг гэдгийг мэдээд яг нөгөө дунд ахын компьютер дээр порно сайт оруулаад л үзээд сайхан саачаад юу ч болоогүй юм шиг хичээлээ хийгээд байжсэн чинь ах өрөөнөөсөө ээжээ эн чинь янз бүрийн сайт руу ороод ээ шүү гэд матаад наачтیں۔ Ээж тэндээс юу руу ороод байгаа аливаа харъя гэд очтол энэ хүүхд чи юугаа үзээд байгаа юм хаанаас юм мэдчихв энтер гэдэл миний нуруунд сүрэн бус буулгасан да. Өөрөө анх зааж өгч тий. Тэр үед хисторигоо устгах энтер гэж юу ч мэдэхгүй байлаа. Багах болохоор надаас 3 ах юм гэсэндээ хисторигоо устгаж мэддэг байсан юм байлээ. Яаж санааг нь гүйцэхтэй?
Аха. Хамгийн хогийн нь ах өөрөө зааж өгчөөд ардаас нь манийга матчиж байгаа юм да. Харин Одоо тийм. тэгээд хаяа юм хум ярихаар баг ахтай нийлээд та өөрөө зааж өгчөөд ээжэд намайг барьж өгсөн шүү гэхээр юу яриад байгаа. Би юу гэж дүүнэртээ тийм юм зааж өгдөг юм гээл мэлзээд байдیں۔ Хаха. Мартцсан юм За аа. тэгээд энэ хүртэл уншсан та хоёрт бас сонсон сонсогчдоо баярлалаа. Та хоёртаа маш их амжилтыг хүсье. Зөндөө мундаг шүү. Бас та хоёрын нэрийг нь крашлдаг шүү амжилт Намайг хоёроо. их юм байна л да. Оо тийч. Моха өртөө. Одоо бид хоёр хэрэлдэн шүү дээ. Энэс ч юм болоо чи яг аль нь гэдгээ Харин тодорхой бичиж болохгүй маа ч та. Гэтэ өөрөө зааж өгчөөд ямар муухай юм. Тэгснэ одоо болохоор би санахгүй байна. Би юусе тийм хийгээгүй гэж үгүй тий. Эрэгтэй хүүхдүүд тэгэл бас Хамгийн гол үзэлтэй нь өсөх юм аа. одоо энэ түүхийг бичсэн хүний хувьд тэр чинь ингээд бүр юм амар тийм юмыг хүн хийж мартахгүй штэ яаж ч утсан. Ааха. Хүн хийж авах порн харсан мөчөө мартахгүй штэ. Ер нь бол Ааха. тэгэхэд угаасаа л үзүүлсэн байхад би санахгүй байна гэж үгээ тий. Йоо инээдтэй юм аа. Тэр найзуудаараа бөөнөрөө сууж байсан нь суугаагаараа хэвтэж байсан нь хэвтээгээрээ бүгдээрээ саагаад эхэллээ гэдэг байна. Ста хамгийн том нь одоо ингүүл гоё болно тэгж үгээ тий. Йоо инээдтэй юм аа. Гэтэ яг дээр үед бол яг л тийм л байсан баг. Нэг юм олоод мэдчихээрээ бүх хүнд хэлээл тээ. Ааха. Би бүр эмгтэй сайн найзтайгаа бит хоёр бүр манай сайн найзаа аавынх нь приставкны имийг бүр үзэж шөнө нууцаар үзэж үзчихсэн юм чинь. Тэр нь гэхдээ порн биш заяа. Ямар юу байсан гэж. Одоо ийм амар том дөрвөлжин приставк байгаа штэ нарийнхан. Тэгээ ийм загварын шоу шиг заяа. Яг ингээ модельүүд ингээ загвар үзүүлж байгаа шиг алхдаг. Тэгсэн мөртлөө Гэтэ нүцгэн. Тэнгүүтээ ингээд ийм хэсгүүдийн ингээ амар зүүмэлж мөмөлдөг. Тэгээ ямар ч секс байхгүй зүгээр тийм загварын шоу шиг модельүүд алхдаг. Тийм эсэн. Тэгж нүцгэн биетэй танилцчихсан юм. Том үний нүцгэн биетэй. Би 90-ад оны хүүхдэлтэй байрныхаа хидтэй нэлээд олуулаа нийлдэг. Одоо бол найзлаад 20-оос илүү жил найзлцгаасан залуучууд юм л да. Энэ миний үеийнх юм шүү. Тэгж. Бид ч 20 жил юу эсэг хийх вдэ. Анх бүгд порно гэдэг зүйлийг мэдээд бүгд л ихтэй онтой бол бүр үзхийг хүслэн ядаж байхад манай нэг найзын DVD тоглоулагч байдаг. Порноныхон CD-г байрны ах нартаа мөнгө эсвэл гэр орны цэвэрлэх пүүзийг нь угааж өгөх гэх мэтчлэн ихэн болж үзнэ. Нөгөө CD-нд бас манай байрны ах бас л гамгүй эдэлсэн. Их л гацна. Яг нэг зөвүүн хэсэг дээрээ л гацаад бүр таг болчдөг байлаа. За арай надаас ах юм шиг байна гэжнээс. Тэгсэн манай нөгөө DVD тоглоомчтой найз тэгж хідүүлээ нэг байдлаасаа гарцгаая. Өөрөөсөө порнотой болъё гэж байна. Бид хидч нөгөө хуучин нэг л порногоо л үздэг байсан юм байна. Бид хидч нөгөө хуучин порноноос үүдсэн улсууд дуу нэгтээ дэмцсэн юм. Тэгэд маргааш нь CD зардаг газар руу ороод би асуулаа. Аха порно байгаа юу гэж хэлээл тавьчлаа. Хаалтанд жиж. Би нөгөө хэдийгээ бодвол өндөр нуруутай арай бүдүүн хоолойтой байсан хэрэг. Тэгсэн нөгөө их надад янз янзын порно байна даа л гэж байна. Тэгэхээр за аха хамгийн том хөвгтэйг нь авъя гэж хэлсэн. Айой бас жоох юм байж тэгчих. Тэгсэн чинь нөгөө ах баахан CD гаргаж ирснээ харж байгаад бай. 2 хар хүүхэн, 1 цагаан залуу байна гэж бичсэн. CD өгч байна. CD-н дээр нь тэгж бичсэн юм байна. Би ч мөнгөө өгөөл найзууд руугаа яарч очиод за одоо үзэцгээ гэж найзуудынх руугаа явж байхдаа залглаа. Найз одоо ээж гарах гэж байна. Та нар ээжийг гарахыг харж байгаад ороод ирэл гэж байна. Ямар зохион байгуулалттай юм бэ те? Аха, бөө багийн ажиллагаа. Удалгүй ээж нь гараад л явлаа. Бид нарт шуугилдаж ороод л хөргөгч талхын цөмөлж гараад бүгд тухтай байрлалаа аваад нэг бүтээлэг нөмөрчихсөн. Нойлын цаас итрээ бэлдээл. Зарим нэг нь эхэлчихсэн сайхан өрнөж байваа. Тэгсэн нойлын ус татах чимээ гинт гарч байна. Манай хэд анзаарсан ч юм алга. Зарим нь дөхөж байгаа болтой. Яа, ээж нь гараагүй юм шүү. Бүгд дор дороо чимээгүй болох гэд үзэж байсан юм шиг байгаа. Тэгсэн ээж нь хараад зогсож байснаа.
За хүүхдүүдээ наад хушигнуудаа даалтхий. Их чинь наад өрөөнөөс чи юм авчаад гармаарэ гэж автъя. Бид бүр шок. Бөө ичсэн юмнууд би нэгнийхээ бүтээлгэнд орооцолтож унаад баахан шалтан бацаанууд бижиглэж байсан. Нүдэнд харагдах юм уу? Манай нэг нь үйлээд наадыг. Тэгснэ ихчээ би яагаад ч үгүй эдэр намайг хүчээр хийлгсэн гэж авд юм да. Яа. Тэгсэн бүр хэрэг бишдэж манай найзын ээж бүгдийнх нь аав ээж рүү залгаад бөөн зодуур нүдээр уйлаа майлаа маргааш нь тусын пянга хүртчихэд байрны гадаа цуглаад ярьж байсан чинь нөгөө уйлдаг гарч манд чи нөгөө CD-нд байгаа гэж авдیں۔ Бид тэгж бүр уураа гаргах хүн байхгүй байсан болохоор нөгөөтгөө хит сайн зохиж аваад л байж байсан чинь нөгөө найз ээж нь за хушгнуудаа одоо бүр байтлаа гадаа хийдэг болох нь орцгоо гэж авдیں۔ Тэгээд зэрэг цагаас одоо хүртэл ээж нь хаяа хушгнууд гэхээр нь хар бараанд урсамж нүдэнд харагддаг шүү. Яа. Энд гэхдээ хитэн хүмүүс байсан бол бөөн шалтан бат. Нилээ олоолаа юм шүү. Цаанаар гуглдээ тэгэхээр баг 10 үед юм. Пижигнэлдэж гүйж мүгээ тий. Ямар амар нүдэнд харагдал бичт юм бэ тий. Ааха. Гэтэ үнэхээр хөвгөлтэй гоё л хөвгөлтэй юм аа. Өөрсдөд нь тийм амар хар бараач гэсэн ингээл ярьж чадчих шүү дээ. Бид нэгт амар өрөвдөлтэй ээжэдээ ингээд нэг хошин шогоо барах ингээ өдөр болгон үзээ. Яг одоо тэгчихлэн гэж үзээжлцсэн. Ааха, бүр өмнө ээжлцсэн. Тэгээ баг гэрт хүн ирэнгүүт нөгөө CD-гээ гаргаж ирээ үзүүлдэг заяа. Тэгээд бусад хүмүүсийн инээж байгааг харж инээж мэдээ гэлтэй. Яг ямар хөөх би юм бэ. бүр цэцэрлэг тахта хошин шогийн жүжигчин болохыг хүсэж ийн гэж бүр ярьжсэн шүү дээ. Бүр одоо бодохоор тэр тийм л амар гоё зүйл байсан байхгүй тий багахад. Суперстарууд л тий солонгосын баг K-pop-ийн айдлууд юм хаашаа. Тэд нар маань хошин шогийн жүжигчд байсан байна. Би бас ингээд гэрт хүн ирэхээр концерт тоглож өгдөг хүүхдээс. Яа би ингээд сандал мандал ширээ мөрөө орморон дээр гарч ахснаа ингээд өөрөө зарлаад өөрөө гарч ирж дуулж. Би болохоор нөгөө юу нээсэ. Тэгж перформ үзүүлдэг хүн биш. Ингээд зарлангуудаа тэрийг найруулдаг заяа. Тэг ингээд жоохон дүүгээ чи одоо ингээд загварын алхаагаар алхах гэдэг. Эмэгтэй овцлонгуудаа загварын алхаа. Билгээгүй. Тэнгүүд ингээд эмэгтэй алхаагаар алхаална заяа. Тэгээд би өөрөө хошин шог найруулдаг байсан заяа. Тэг ингээд манай дүү бас нэг үеийнх нь охин байхгүй ээжийн найзаа хүүхдгээд тэгвэл тэр хоёроор хошин шог хийлгээд үгийн заалгаад тэгээд тэр хоёр тэрийгэ хийнгүүд бүр аав ээж найзууд бүгд ингэ сандал тавиад ингэ суудсан заяа. Тэг бүгдээрээ татчих унтлаа инээж минийгээд ёо би хажууд нь тийм ээ энэ бол миний найруулсан гэж тэг бэлэг эмхтэй болохдоо яаж эмхтэй болгодог гэсэн гэж үсийн дээр нь ингэж боогоод тэг яг ийм үс. Тэгээ хуцнаа надаа яг одооныхын царин дээр тэгж төсөөлөгдөг. тэг өмсгүүлж чаад ингэж подох болж байсан. Ааха хөөх хэдөө. Тэг би бүр бэлгээгээр штэ бүр ийм инээдтэй вайн хийлгэж бүр тэр бүр ийм бүтэн инээдтэй бичлэг хийдэг байсан штэ бүр ёо. Ганц тэр заалцсан. Биш ямар азар дээр ихчгүй юм бэ? Тэр үе Nokia дээр яг миний утас ингэдэг байсан байхгүй. Бичлэг хийж ангуудаа зогсон гут яг ингээд төр зогсчдаг заяа. Тэгвэл дараагийн сценээ ингэж авахтаа пауз аваад жагаад одоо 1 2 3 гэдээ эхлэнгүүт яг өшөөд үргэлжлэдэг. Тэнгүүт яг ингээд катлаад янзлцсан юм шиг идэв. Монтажлагдаад тий. Тэнгүүт би бүр аим санаатай заяа. 2 утас байлаа гэж бодоход нэг утсан дээр нь дуу явна заяа. Тэгэд за 1 2-ын 3-аа гингүүтээ яг ингэ шүү гэж хэлээд дүүгээ биччихаа штэ. Тэгээд яг зэрэг асаагаад дуу явангууд зэрэг зогсоогоод дараагийн син дээр нь тэр дуу нь яг үргэлжлэнгүүт нь зэрэг явна заяа. Тэнгүүт тэг бүтэн бичлэг нь бүр юм дуутай заяа. Тэг яг ингэ идэлцээ. Тэнгүүтээ бүр юм бүтэн юм инээдтэй вайн бичлэг болдог байсан. Бүр ёо амар бүтээлч юм бэ бүр магаар креатив. Чи одоо хаалга татгах чагаад тэр хаалгандаа мөргүүлж байгаа юм шиг болоод ингээд хоошоо саваад унан гэлзээ.
Тэгэл яг тэгж бичингүүт манад доо хоошоогоо савж унж манад тэнгүүтээ нэг юм Есүс Христийн I will survive гэжсэн нөгөө нэг машин дайруулаа өгдөг тийм бичдэг байхгүй нийтдээ. Яг тэрийг ингээд дүүрэж хийж байгаа. Тэгээ тэрийн дараа нь би бүр тэр утсаа барьж ангийнхандаа үзүүлээд бүх мэддэг таньдаг бүх хүмүүстэй тэр утаснаас үзүүлээд бүгдээрээ татаж унж манад. Даанч тэр утсаа дараа нь алга болгоцсон. Тэр байсан бол ямар гоё вэ ёо. Бүр амар гоё байгааз. Тэр чин сэтгэлээсээ бэлгээгээ яг тийм бичлэгийг үзмээр байна. За Сайн уу энийг уншиж байгаа өдрийн мэндэ. Би одоо 20 настай эмэгтэй. Би найз залуутайгаа үерхэд одоо 2 жил 4 сар болж байна. Саяхан 10 сард найз залуу маань цэргийн комиссар ороод бэлгийн замын өвчин туссан байна гэж хэлээд буцаагдваа. Бид хоёр чинь хинэн хуурчив нэтер болоод найз залуу чи намайг хуурсан байна нэтер. Яг үнэндээ би 2 жил 4 сар болж байхдаа огт түүнийг хуураагүй. Тэгээд бид хоёр ярилцаж байсан чинь найз залуу надад чамаас үнэр гардаг. Би бусад охидын доор сууж байсан ч чиний доор сууж чаддгүй штэ гэл зүрх рүү зүү шилдэг шиг болвоо. Би үнэхээр яагаад надад тэгж хэлсэн бол би ууган цэвэрхэн охин хувийн ариун цэврээ багасаа сайн сахиж сурсан гэд. Би хоёулаа маргааш зүгээр имлэг орж үзүүлье. Тэгээд имлэгт очисон чинь тэгсэн бэлгийн замын өвчин биш зүгээр л нэг вирусаас болж маш жижигхэн юм гарсан байна гэд эмчин тэгсэн. Эмчин бид хоёртой уулзаад маш илэн далангуй сайн ярьж өгсөн. Намайг цэвэрхэн байна. Спираль нь ч зүгээр ямар ч асуудал алга гэсэн юм харин найз залууд маш жижигхэн юм гарсан энэ бэлгийн замаар биш дархлаа вирусаас болсон байна гэд тэр үеэс хойш секс их бүрд надаас үнэр гарч байгаа болов эвгүй байгаа болов гэсэн бодол байнга төрж секстэй биш тэр хэлсэн үгийг нь бодож шаналдаг болоод байна. Найз залуугаас надаас үнэр гарч ийн үү зүгээр үү хэцүү байна уу гэж байнга асуудаг болсон. Найз залуу зүгээрээ чи гоё штэ битгий санаа зов гэж хэлж байгаа ч миний хувьд тийм биш байна. Би яах ёстой вэ? Бас сүүлийн үед найз залуутай таарамж муутай салах дээрээ бараг ирж байна да. За нэг ийм л байна да. Та хоёр минь юу гэж бодож байна? Тэгээ та хоёроо байнга сонсож шин дугаарыг нь хүлээдэг болсон шүү. Хайртай шүү хоёроо. Та хоёр миний амьдралын стресс юу байдیں۔ Тэр болгоныг мартуулж инээлгдэг шүү. Үнсий гинэ хөөрхи юм би. Ямар турган зантай юм бэ те. Тэгээ тэр одоо ингээд цэргийн комисс дээр чи юмч хараад зүгээр юм гарцсан тууралт гарцсан байнгут нь нөө чи өвчтэй мөшүүгээр явуулчихж байгаа штэ. Тэрнээс ч нарийн шинжилгээ бол хийгээгүй л ах те. Биологийн микробиолог гэдэг лөө тийм шинжилгээ энэ төр бол ерөөсөө хийгээгүй тэгэл хараад л явуулсан. Тэнгүүд буцаж ирэнгүүт шууд найз охиндоо хэлж мэл. Тэг яг хөө тэгэл үнэхээр яг тэр 2 жил 4 сарын хугацаанд нэгэндээ үнэнч байсан л юм байна л да. Тэнгүүд найз залуу нь өвчтэй мэн гэж сонсон готоо шууд угаасаа үнэ би энэс өөр хүнтэй хийгээг юм чинь гэж бодоол тэгсэн бол. Тэг амар турган биш. Тэгэхээр тиймэрхүү юмыг хэлэхдээ амар боломжтой байхгүй бол хүний сэтгэл бас ингээд цэв суу штэ. Тэгэхээр одоо жишээлбэл ямар нэг үнэр нь амар сонирн байсан гэж штэ тий. Тэгэхээр хоёлаа ингээд үзүүлсэн дээр ах тий өмнөхөөсөө надад арай жоох өөр санагдаад байна. Хоёул гэсэн үзүүлсэн дээр ахаа ч юм уу яг ингээд нэг тийм амар гоё зөөлхнөөр амар гайгүй ингээд хэлсэн дээр ах. Тэгэхгүй шууд ингээд өмнөх охтуудтай харьцуулаад байгаа зү. Тийм. Би бусад охтууд дээр уулна ингээд одоо ингээд мууж хайддаг. Тэгсэн чинь чинийхтэй би чадахгүй байна ч юм уу те ингээд бусад хүмүүс зүгээр энэ чил амар сонирн байна гэдэг ийм сонин байдлаар илэрхийлээд тэр охин зүгээр гэдгээ мэдсэн ч гэсэн ингээд сэтгэлэн сэв суучаар дахиад дараа нь тэр хоёр дахиад секс хийхээр яаж тэр нь бодогдохгүй байх юм бэ те. Тэгээд анхны нөгөө мэдээлэл авах юм ингээд амар буруу тавигдчихж байгаа байхгүй юу? Тэрнээс өмнө энэ хоёр ингээд тэр цэргийн комиссар орохоос өмнө хүний ингээд дархлаанаас болоод ч юм уу эсвэл те идж ууж байгаа юм амьдралын хэв маягаас болоод ингээд бэлэг эрэхтэнд нь өөрчлөлт ордог ч юм уу юм гардаг ч юм уу эсвэл үнэр нь өөрчлөгддөг юм янз бүрийн өөрчлөлтүүд гарч болдог гэдгийг мдээгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээд анх шууд ингээд өвчтэй л бол ийм болох юм бол өвчтэй байд юм бэ гэд ойлголт авчингууд дараа нь хичнээн эмчэд үзүүлээд зүгээр наа гоё юм цэвэрхэн байна гэж хэлсэн ч гэсэн ингээд санаа зовоод идэг болчихж байгаа. Хэцүү ч юм байна одоо яах вэ? Вагина муучхай чи өөрөө ийм нойтон орчим байгаа байхгүй юу? Нойтон дээрэс нь ийм битүү орчим. Тэгээд далд битүү орчим. Тэгвэл нойтон битүү
одоо ямар ч ингээд юм орохгүй ийм орчинд харанхуу те ийм орчинд мэдээж бактери үрчнэ. Гэтэ тэр бактери нь сайн бактери, муу бактери нэмэх хасах хоёр ингээд зэрэг оршино. Ашигтай ашиггүй гэж зэрэг оршиж явах хэвээр. Тэнгүүд аль нэг нь ингээд алдагдлаа. Ашигтай нь алдагдангууд ашиггүй нь одоо нэмэх хасах байлаа гэж бодоход аль нэг нь ингээд даван байлчаар одоо тэрэнд нэг юм өнөр үүсэх ч юм уу одоо улаасалт үүсэх ч юм уу те одоо тиймэрхүү юм байж болно. Тэгэхээр ингээд тэр баланс нь ингээд алдагдахгүй байх хэрэгтэй байхгүй. Одоо энэ ашигтай ашиггүй бактери ч бас баланстай байх хэрэгтэй гэд хэлж штэ сая. Тэгэхээр хүмүүс нөгөө хитрхи их ач холбогдол өгөөд хитрхи ингээ хитрүүлж анхаарал тавиад хитрхи зориултын инж бай, зориултын биш ч бай. Тийм нөгөө хүчил шүлтийн тэнцвэр одоо хэмжээ мэмжиж юм уу одоо их юмар угаагаад хитрхи одоо угаах хэвээр хэмжээнээс их угаагаад ч юм уу тэгээд тахаар ашигтай бактери бас устгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө баланстай юм тэнцвэртэй байсан юм чинь ашиггүй бактери нь илүү болоод эхлэхээр мэдээж өөрчлөлт гарна. Тэрнээс гадна бас нөгөө дархлаа суулгахаар, буруу хооллож удаан явахаар, нойргоо явахаар, алкогольны хэмжээ хэрэглээ хэтэрхээр ч юм уу тийм үеуд бас ашигтай бактери нь үхэн устна багасна. Тэгэхээр бас ингээл ашиггүй бактерийн давамгайлал өөрчлөлт мэдэгдээд ин гэсэн үг байхгүй. Яг зөв. Тэгэхээр чинь юм болгон учиртай. Цаанаа учир шалтгаантай. Тэгэхээр зүгээр юуг нь мэдгүй ингээд өөрөө өөрсдөө онош тавьж янз бүрийн асуудал үүсэхгүйгээр эхлээд яг мэрэгжлийн хүнд нь хандах хэрэгтэй. Тогтмол эмчийн үзлэгт орж явах хэрэгтэй. Хичнээн яг ингээл нэг нэгэндээ үнэж бэлгийн харилцааны юм гоё эрүүл байлаач гэсэн ялангуяа эмэгтэйчүүд бол тогтмол эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээд нэг эход харуулад ч юм уу те нэг дуран муранд үзүүлээ явж явахад л за чиний энэ ийм юм бактери чинь ингэсэн биш үү гэдэг юм а мэдээд дор нарга хэмжээ аваа явж ивэл зүгээр гэж боддог. Тэнгүүд шууд одоо ямар нэгэн болохгүй байх юм бол чи намайг хуурсан гэсэн үг юм байна гэл нөгөө өндрүүгээ шууд дайрах хүсэхгүй юм биш үү те. Тэгэхээс өмнө чи ихлэд өөрөө сайн мэдлэгтэй байгаад сайн судлаад тэгээд чи өөрөө ямар нэг юм 100% мэдэхгүй байгаа бол хоёлаа ингээд юу ч гэсэн үзүүлээ хоёлаа хамтдаа явъя гэдэг ингээд амар хүлээцтэй байх хэрэгтэй гэсэн үг тий. За энэ түүхээр дуусах юм шүү хоёлаа. Тийм ээ тий. За нэг богинохныг уншиж тийм үү? Энэ яриагаар цаг 30 минут болж байна одоо. За нэг уншиж. Сайн уу хоёроо найз залуутайгаа хамт амьдардаг 27-той. Мэдээж юу эсхийг хамт хийж үзэхвдээ. За гол яриандаа оръё. Би нэг өдөр санаандгүй эфемээр нэмэх 21 яриа сонссон. Нэг ах би ч нүүрэн дээрээ хүүхнүүд суулгадаг надад эмэгтэйчүүд дуртай байдаг гэж ярихыг сонсоод эфемээр тийм ярьдаг болцсон юм. Тийм үү. Нүүрэн дээр суувал ямар байдаг бол гэж хэлж үзээд сууж үзэх гэсэн үгүй л гэж байна. Тэгээ нэг өдөр хайраа нөгөө дээр яриад байснаа хийлдэ гэж байна. Би ч уухайн тас эд дүрдээ орцсон байж байтал тэгсэн харин хайраа гэдгээ нэг сонин хилээд доошоо харсан чинь манай хүний ирүү мулт амар жингэрээ суудсан багтаа. Яа нааллаа шүү. Би сандраал амаа нэ эдэргээл бөөм болж буцааж хийсэн гинэ. Йоо боо буцаа хийсэн юм шиг. Чи буцааж хийж чадахгүй би л хийж чадахгүй гэж. Мэдгүй эхлээд ирүүгээ мулталж үзээд хийдгээ чадах нүгөө мэдчихвэл хэлээ. Дараа нь хоёулаа өнөөдөр яагаад юм хоржон байгаад байна юу? Дараа нь хоёулаа өгтлээ инээгээд би энийг муужгаа мөдрөө бичнэ гэсэн чинь тоож унших уу гэл. Одоо ч гинэт бодогдоод инээд хүрээд байдیں۔ Дахиж одоохондоо тэгээгүй л байна гинэ. Гэтэ арай амар ингээд доотлын хэсэгт нь ингээд яг ангаацсан багт нь ингээ хаад тэг яг ингээд хайц юм шүү. Мөрөөр би. Яана болгоомжтой байна. Суун гэхээр бас яг ингээд бүр ингээд суухгүй штэ. Сандал дээр сууж байгаа юм шиг сууна гэсэн үг биш. Яг ингээд агаар дээр шүү дээ. Тэгээ юу гэж яриул ойлгохгүй. Тэгээ агаар дээр ингээд өвдгөөрөө ингээд нүүрэн дээр нь мордно. Тэнгүүд яг нөгөө өний нүүрэн дээр нь таарах л юм байна шүү дээ. Тэрнээс яг бүр жингээрээ ингээд бүр ингээд бүх жингээрээс уухгүй. За. Үнэхээр хөгжлөлтэй түүхүүд байлаа. Бас маш урт түүхүүд байлаа тий. Тийм байна. Манай ингээд сонсогчдын бичих ур чадвар нь амар сайжраад байгаа юм шиг санагдаад байна. Үгүй би нөгөө нэг юм өгөөл фаны бишүүдээ асчихгүй юу? Тэгээл гэж чаа.
Одоо ингээд 12 сарын 10 хавцаа ирсэн түүхүүд уншигдчихээн. 2 сараар хоцорсон л явж байна даа хоёлаа. За яах вэ одоо тэгээд. Эсвэл хоёлаа тэгж байгаа нэг хэсэг сэдвгүй нэг хэсэг сайн 2 3 дугаар дараалаад битүү бүтэн story time явчих тий. Хүмүүс бүр хүлээгээд одоо байж ядчих байгаа. Амар гомдож байсан. Ямрыг уншдгүй юм. Уншдгүй юм бэлээ гэж мэгдсэн шүү дээ комментор. Та саяны сүүлийн түүх дээр ч гэсэн тэгээ тоож унших уу гэж үгүй. Уншиж штэ. Гэтэ хамгийн гол нь нөгөө нэг одоо ингээл секс хийж байгаад баригдаад хүн орж ирээд ичээд гэх нэг тийм түүхүүд байгаа штэ. Тэр ингээ хитрхи олон явцсан болохоор яг ингээд автагдчихж байгаа даа ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд яалтчгүй хасах хэрэгтэй болчиход байгаа. Яагаад гэвэл тийм тэгээ бас нөгөө яг амар алан малн гээ ярьжсэн чинь хурдан тавьцсан жижигхэн бовт байсан гэдэг түүх ч гэсэн амар хийгдэг тий. Тэгээд зарим хүмүүсийн ингээд бичиж байгаа хэлбэр нь яг ингээд эмэгтэй хүнийг амар дорд үздэг, доош нь хийсэн угаасаа ингээд ийм хандлагатай тэгээд эргэл хөрх амтаа амар фаны гэж бодоод ингээд бичиж байгаа. Тэнгүүд ингээд тэрийг ингээд мэдээж оруулахгүй тий. Тэгэл янз бүрийн байдлаас болоод хасчаад байдаг. Ер нь бол тэгэл яг айлд болох юм сөрөг мессежтэй юм уншихгүй байл гэж боддог тий. Тэгээд нэг араар тавьсан түүхүүд бас байна. Хитрхи тэрийг юу ч болоогүй юм шиг юм гоё юм шиг бичээл тий. Хитрхи бага насны байна. Тэгэл янз бүрийн шалтгаанаас болоод ерөнхийдөө бол би хасчаад байгаа. Sorry. I'm sorry. За. Энэ үрээд манай Можгомод подкастын 32 дахь дугаарын story time өндөрлж байна. 32. Тэгээд Валентины өдрөө бүгдээрээ газараач исэн, хостоогооч исэн бүгдээрээ гоё өнгөрүүлээрээ. Гоё юм хийгээрээ гол нь. Ямар нэгэн гоё зүйл тий. Тэр нэм жижигэн ямар шамаагүй жижигэн зүйл ээж болно. Тийм тэгээд гоё юм хөгжилтэй зүйл болвол бас бид хоёр руу бичээрээ, комент бичээрээ. Комментор бас зөвлөгөө. За тэгээд мэдгүй юм байх юм бол бид хоёр Wild Cherry гээд sex shop ажилладаг онлайн дэлгүүр. Тэгээд Instagram дээр Wild Cherry доогуур зураад UB гээд нэртэй байгаа. Тэгээд зөвхөн бараа бүтээгдэхүүний мэдээлэл оруулахаас гадна өөр секстэй холбоотой хэрэгтэй мэдээллүүд бас их оруулдаг учраас Instagram-ыг манд даагаад уншиж танилцаарай. Тэгээд сонирхож байгаа тоглоом байх юм бол бичээд хөргүүлээд аваарай. Тийм байна. Тийм ээ. Өөр юу хэлэх гэж байсан бэлээ? Хоёлаа өмнөх дугаар дээр танилцуулъя гэсэн мартсан шүү дээ. Хүмүүстэй мэдлээ. Гэвэ нэмээ байна гэж хэлсэн аа. За гоё дуусчих гоё юм. За энэ хүртэл сонссон сонсогч нартаа баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.